Би тэр шөнийг хизээч мартахгүй. Би пицца хүргэлтийн газар ажилладаг байв. Нэг орой тархаж байтал утас дуугав. Би тэр орой ганцаараа ажиллаж байсан тул харилцааг автал цаана хинч дуугарсангүй. Би уцаа тавилаа. Минут орчмын дараа утасны хонх дахин жигнэ. Аваад мэдлэл бас л чимээ нэрвэ. Салгах гэж байтал харилцааны цаанаас хөвшин эмгний маш сул хөндөй хоолой сонсогдов. Тэрээр дунд зэргийн хэмжээтэй пицца захиалыг хэлээ. Харилцагчтай ээлдгээр ярьж байсан ч дотроо бол би тун дургүй байв. Би зүгээр л ээлжээ дуусгаад хармаар байлаа. Даргаасаа асуудал тэр намайг пиццаг нь хүргэж өг гэх юм тэр. Би ихэндээ дурамчхан байсан ч хөвшин хүмүүс ихэвчлэн цайны мөнгө ахиу өвдгийг саран харин ч сайн хэрэг гэж шийдэн хаягийг нь бичиж аваад удахгүй очноо гэж хэлэх үед тэр утсаа алидийн тасалсан байв. Энэ нь бүдүүлэг санагдсан ч би юм бодсонгүй. Пиццагаа аваад гарахаар зэхлээ. Дарга надад хаах цаг болсон тул пиццагаа хүргэчихэд шууд гэртээ хараарай гэв. Ингээд 10 цаг болох гэж байхад би машиндаа суугаад хаягийг нь GPS-тэй хийлээ. Үйлчлүүлэгчийн гэр 7 милийн зайтай аж. Явсаар хотын чимээ энерги захад байх ганц давхар жижигхэн хаслагдсан байшин дээр. Пиццагаа барьсаар үүдэн дээр нь очиж хонхыг нь дарлаа. Байшинд ямар ч гэрэлгүй байв. Тэр буруу хаяг өчгөөгүй байгаа гэж би бодлоо. Дахиад хонх дарсан ч хинч байдаггүй. Болдог юм уу доо гэж бодоод эргэх үедээ цонхны цаана хин нэгэн байгааг олж харсан. Эхлээд баг зэрэг зочиж арагшаа ухарсан ч удалгүй тэр хүнийг сайн харахаар цонх руу ойртлоо. Дал нилээд гарсан болов гэмээр хөвшин эмгэн байв. Тэр нүүрэндээ ямар ч илэрхийлэлгүйгээр над руу ширтэж байлаа. Би пицца авч ирснаа хашгиран хэллээ. Тэр ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Би илүү чангаар хашгирав. Түүний нүүрэнд том гихч нэмсэглэл тодорлоо. Гэхдээ тэр нь үнэн сэтгэлийн тааламжтай нэмсэглэл биш. Харин нуруу хүйд даалгасан эвгүй нэмсэглэл байсан. Цонхны цаанаас үзэгдсэн тэр эвгүй дүр төрхийг би одоо ч мартдаггүй. Би зочидож ханлаа гэж үзээд машин руугаа эргэж очиж суугаад пиццагаа хажуугийн сандал дээр тавилаа. Энэ тухай дарга руугаа мэдгдэх хэрэгтэй байв. Уцаараа түргэн мессеж явуулж хаад тэндээс хурдхан зайлахаар машинаа асаалаа. Байшин руу дахин нэг харахаар толгоогоо эргүүлтэл зорчигчийн суудлын цонхны цаана нөгөө эмгэн над руу ширтээ зогсож байв. Би хазаа гიშгэн эргэж хаалгүй дахин оцсон. Дараа намайг тэрнээс хойш оройн цагаар хүргэлт хийлгээгүй.